Сайн байцгаана хүмүүс үзэгчтэй. Манай Сонсос суралцсан подкастын маань ээлж дор үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Бид нар Хүмүүлгийн ухааны их сургуулийн дэргэд за үзэгч та бүхэндээ олон сонирхолтой шинэлэг дугааруудыг хүргэж байгаа гэдэгт итгэлтэй байна. За энэ удаагийн Сонсос суралцсан подкастын маань ээлж дугаараар Хүмүүлгийн ухааны их сургуулийн олон улсын харилцааны багш Заяа багш оролцлоо. За багштай өдрийн мэнд хүргэе багш. Өдрийн мэнд. За өнөөдөр та бүхэн хоёрын ер нь уулзаж ярилцах сэдэв бол юу вэ гэхээр Монгол улсын сүүлийн үед нэлээд олонний анхаарлын төвд орж байгаа хүмүүс нэлээд ярилцж байгаа. За бас эргэж байна, сөрөгч байна. Энэ Евразийн эдийн засгийн холбоо гэж яг яадаг холбоо ба чөлөөт худалдааны хэлцээр гэж нийгэм хийцэн гэхин тэр нь яадаг ч хэлцээр. За тэр талаар би бас багшийг зөв мэдээллийг өгөх болов уу гэж найдаад тэгж. За багшаа та өөрийгөө танилцуулахаас эхлэх үү. За намайг Заяа гэдэг. Тэгээд олон улсын харилцаа нийгэм судлалын тэнхимийн ахлах багш байгаамаа. За товчхондоо бол ингэж л танилцуулъя да. За багштай баярлалаа. За багшаа тэгэхээр нөгөө нэг үндсэн сэдвээр хоёулаа. Тэгэхээр энэ Евразийн эдийн засгийн холбооны чөлөөт худалдааны төр хэлцээр Монгол ингээл байгуулаад ингээл явдаг. Тэгэхэд нөгөө хүмүүсийн хувьд бас сонсож иж магадгүй л те Евразийн гэхээр нэг тийм тэм эвтэй худалдаа хийх гээд байгаа ч юм уу. Тэр нь нэг тийм холбоо ихээр байгуулах ч юм уу. Энэ яг юу хэлээд байгаа юм бол тэгснэ нэг тийм худалдааны хэлцээр мэлцээр ихээр чөлөөтэй худалдаа хийдэг гэхээр бүгдийг гаргана гэсэн үг юм болов. Тэгэхээр багш энэ дээр бас та нэг зөв мэдээлэл юу өгж болох болов уу гэдэг. За юуны өмнө тэ яриагаа эхлүүлэхээс төрүүлээд бас нэг зүйлийн ялгааг нь олж хараасаа гэж багш нүсэж байна л да. За энэ юуны ялгааны тухай яриад байна вэ гэхлээр тэ за Евразийн эдийн засгийн тэ холбоо гэж нэг тусдаа байгуулга байж байна. За мөн энэ холбооны гишүүн улсуудтай байгуулсан чөлөөт худалдааны хэлцээрт Монгол улс нэгдэж орсон асуудал гэдэг юм хоёр асуудал байна. За магадгүй манай нийгмийн зүгээс те зарим нэг үл ойлголцол байдаг юм уу те. За тодорхой нэг зүйлийг буруу ойлгосноос болоод энэ Евразийн эдийн засгийн холбоонд нэгдээд орсон байгаа юм шиг нэг юм үл ойлголцол үүсээд байна л та. Тэгэхээр энэ холбоонд Монгол улсын хувьд бол нэгдэж орсон асуудал байхгүй. Зүгээр энэ холбооны гишүүн үндсэн 5 улс байгаа. За энэ 5 улстай чөлөөт худалдааны төр хэлцээрийг байгуулсан байна. Төр хэлцээр гэж хэлж байгаагийн цаана юуг ойлгоод байна вэ гэхээр энэ хэлцээр маань үргэлжлэх хугацаа бол нэг 3 жилийн турш. Тэгээ энэ бол Монгол улсын хувьд бол туршилтын хугацаа өгдөж байна гэж ойлгох юм л та. Тэ ашигтай байх юм уу, ашиггүй байх юм уу те. За энийг бол энэ 3 жилийн хугацаа бол ил тодор илэрхийлэхээр ийм чөлөөт худалдааны төр хэлцээрийг байгуулсан байнамаа. За мөн түүнчлэн би ялгаатай хоёр зүйлгээ ярьлаа да те. Тэгэхээр Евразийн эдийн засгийн холбоо гэдэг маань үндсэндээ 2015 онд үүсгэн байгуулагдсан байдаг. За үндсэн гишүүдийн хувьд бол нэг 5 гишүүнээс бүрдэж байгаа. За ингэхдээ Орос, Беларусь, Казахстан, Киргиз, Армен гэсэн юм үндсэн 5 улс байгаа. За тавлаа ямар нэгэн байдлаар хуучин зөвлөлт холбоот улсын бүрэлдэхүүнд байсан ийм улсууд илүүтэйгээр зохиолж байгаа. За харин чөлөөт худалдааны төр хэлцээрийг энэ эдгээр 5 улстай байгуулж байгаа нь магадгүй сайн ч тал байж болно, муу ч тал байж болно л нийгэм янз бүрээр л ярьж юм л та тий. Ер нь бол би багш хүний хувьд тий судлаач хүний хувьд бол энэ эргээр тий манай Монгол улсад бол ийм эрэг ашиг тусыг өгөхөр ийм гэрээ хэлцээр болсон болов уу гэж бол хувьдаа үзэж байгаа юм. За тухайлах юм бол тий за ер нь бол би бас нэг жоохон үг түүхээс нь яриулаас зүгээр ах л да тий шууд л тийм ашиг тустай гэд яриад тах нь бас аашийн тий. За тийм учраас Евразийн эдийн засгийн холбоо гэдэг маань түрүүн би хэллээ та 2015 онд үүсгэн байгуулагдчихсан. За энэ холбоо үүсгэн байгуулагдах болсон гол шалтгаан юу бэ гэхлээр те ер нь бол энэ хуучин 1990 оноос хойш те энэ хоёр туйл тогтолцоо маань задруу унаад тий. За энэ хуучин зөвлөлт холбоот улсын бүрэлдэхүүн байсан улсуудын хувьд бол улс төр эдийн засаг тий бусад салбарын хувьд бол нилээдгүй юм сорилттой тулгарсан байдаг. За тэгэхээр ялангуяа эдийн засгийн асуудлаа шийдвэрлэхийн тулд тий эдгээр улсууд маань бүс нутгийн интеграчлыг дэмжих юм зайлшгүй шаардлагатай болсон. Тий өөрөөр хэлэх юм бол эдийн засгийн салбарт хамтын хүчээ ашиглах гад байна гэж ойлгох нь шүү дээ. За мөн эдийн засгийн бүс нутгийн эдийн засгийн интеграчлыг дэмжихээс гадна бараа тавар гэдэг юм уу
За капитал тий. За мөн ажиллах хүчний одоо шилжилт хөдөлгөөнийг дэмжих гэсэн ийм үндсэн зорилготойгоор анх бол энэ Евразийн эдийн засгийн холбоог бол үүсгэн байгуулагдаж исэн. За энэ зорилгынхаа хүрээнд ч гэсэн энэ гишүүн үндсэн 5 улсуудын хооронд бол тий тодорхой хэмжээгээр бас ийм хамтын ажиллагааны үйл явцууд бол өрнөсөн байдаг. За тэгээд одоо нэг осондоо энэ Евразийн эдийн засгийн холбоо маань цаашлаад бас тий нөгөө интеграчлалын үйл явцнаас эрчимжээд байгаа нэг ийм дүр зурагс харагдаж байна л да. Тий яагаад Евраз гэж яадаг чинь Евразийн улсууд ч орж ийн мөн Европын одоо тий төвд орж байгаа улсууд ч орж ийн Азийн төвд орж байгаа ч улсууд орж ийн. Тэгэхээр энэ интеграчлалын эдийн засгийн интеграчлалын одоо үйл явц эрчимж байгааг одоо дараах байдлаар бас тайлбарлаж болж байна л да. За тухайлах юм бол тий анх бол энэ дээр 5 гишүүн байжгаад за яг одоо чөлөөт худалдааны хилцээрийг манайх бол түр хугацааны хилцээр байгуулсан явж байгаа. Харин бусад улсын за тухайлах юм бол одоо бүгд найрамдах Хятад ард улс байна, Вьетнам улс байна. За Сингапур тий одоо нөгөө Азийн 5 бар гэж хэлээд байгаа. Тий Сингапур улс ч хүртэл энэ Евразийн үндсэн эдийн засгийн холбооны 5 гишүүн улсуудтай чөлөөт худалдааны хилцээрийг байгуулчаад явж байгаа байхгүй. Тэгэхээр эн чинь бол тий нөгөө хамрах хүрээнд тэлээд явж байгаагийн бас нэг илрэл болж байна л та. За үүнээс гадна яриа хилцээний шатанд байгаа бас нэлээдгүй улсууд байна. За Азийн зах зээлд бас нэг томоохон одоо тий үүргийг гүйцэтгэдэг энэтхэг улс гээл тий одоо яг энэ төрлийн чөлөөт худалдааны хилцээрийг байгуулах тий одоо юм яриа хилцээний үе шатанд явж байгаа. За мөн одоо Вьетнам байж гин тий. За гих мэтлэн ийм одоо жишээнүүд байна тий. Тэгэхээр энэ маань юунд одоо тий ямар үр дүнг авчрах вэ гэхлээр өнөөсөө Аз Европ ТV-ийн хамарсан ийм эдийн засгийн одоо тий эдийн засаг бизнесийн салбарын ийм өргөн хүрээний хамтын ажиллагаа бол цаашид илүү эрчимжээд хөгжөөд явахын юм үндэс суурилт аль эдийн тавигдаад явж байна гэсэн үг байна тий. Тэгэхээр манай Монгол улсын хувьд энэ Евразийн эдийн засгийн холбооны үндсэн 5 гишүүнтэй чөлөөт худалдааны түр хилцээрийг байгуулж ийн гэдэг маань нэг ясандаа бүс нутгийн эдийн засгийн интеграчлалд идэвхтэй гишүүн болох юм боломжийг манай улсад бол бий болгож байна. За нөгөө төгөөр Монгол улсын хувьд бол одоо бид бүгд мэднэ одоо газар зүүн байршил, геополитикийн байршил зэргийг харгалзаж үзэх юм бол эдийн засгийн хувьд бол бас нэлээдгүй тий одоо хоёр улсаас хараад байдаг ийм хязгаарлагдмал зах зээлтэй ч байт юм уу тий. Тэгэхээр гадагшаа гарья гэхлээр бас давхар далаад гарцгүйч байж идэг юм уу тий. Тэгэхээр ийм одоо бас нэг ийм саад бэрхшээлүүд байдаг л да тий. Тэгэхээр ер нь бол манай Монгол улсын гадаад бодлого бол энэ 3 дахь хөршийг дэмжихтэй аль болох олон тулгуурт байлгах талын одоо зүйлийг бол Монгол улсын гадаад бодлогын үзэл баримтлалч ч гэсэн тусгагдсан байдаг. За яг энэ бодлогынхаа хүрээнд бол тий одоо эдийн засгийн салбарт 3 дахь ертөнцийн улсуудтай одоо тий худалдаа эдийн засгийн харилцаагаа хөгжүүлэн тэлэх юм боломж бол биднэрт нэгдэж байгаа дүр зураг бол харагдаж байгаа. За мөн түнчлэн тий одоо яг эдийн засгийн хувьд бол тэ бас гарч болж ийн гэж би сайн хэллээ л дээ. Гэхдээ ер нь одоо бас газар зүүн байршлыг харсан ч гэсэн одоо хаа бэсийн төв алгасч худалдаа 8 хийснээс илүүтэйгээр одоо хамгийн ойр оршиж байгаа тий одоо хоёр хөршөөс гадна хамгийн ойр одоо оршиж байгаа ийм улсуудаас бол одоо энэ тий Евразийн эдийн засгийн одоо холбоонд гишүүн улсуудтай харилцах нь одоо тий адаглаад газар зүүн байршлын хувьд ойр байгаа учраас одоо тээвэрлтийн зардал, логистикийн зардал одоо арай бага тусах зэрэг ийм одоо ашиг тустай зүйлүүд бол өргөн хүрээгээр тэ өргөн дур зүрхээр харах юм бол ийм зүйл бол харагдаж байгаа. Тэгэхээр энд тодруулах хийхэд бол Евразийн эдийн засгийн холбоотой хийж байгаа чөлөөт худалдааны төр хилцээр ихээр холбоотой хийгээд байгаа худалдаа биш, холбооны гишүүдтэй хийж байгаа худалдаа болж таарч байна. Тэгээд дээрэс нь тэнд чинь нөгөө та түрүү хэлсэн Армян, Казахстан энэ төр гэдэг байгаа. Орос тий одоо дамгаалгч хүч нь Орос байгаа. Казахстан байна, Беларусь байна, тий Киргиз байна, Армен байна. Ийм 5 улс бол одоо үндэслэгч үндсэн 5 улс гэж болж байгаа. Тэгэхээр эдгээр орнуудтай бас худалдаа хийх боломж тэнд харагдаж байна. Яг нэг түүх энтер гэж зөвхөд үзэхээр одоо манай Монголын хувьд бол үеийн үед худалдааны түнш энэ хоёр л байсан. Ялангуяа энэ одоо урд турш байсан. Тэ өмнөх үеэс эхлээ. Өнөөдөр ч гэсэн бас баг. Ер нь бол 90% бол тэ ерөөсөө экспортын хувьд одоо урд хурш маань илүүдэгээр эзлээд байгаа шүү дээ. За гэхдээ уул уурхайн салбарын бүтээгдэхүүний хувьд бол хит нэг хуршөөсөө хараат болцсон явж байгаа зэрэг юм асуудлууд байж штэ. Тэгэхээр энэ хязгаарлагдмал орчныг тэ одоо бас даван туулж байгаа нэг юм шийдэл байгаа. За нөгөөдгөр дан ганц одоо тэ өмнөд хөршөөс гадна хойд хөршлөгөө бид нэр бараа бүтээгдэхүүн гарья гэхлээр Оросын албаны улсын зүгээс
одоо нилээдгүй юм өндөр галийн тарифын хэмжээг тогтоогод өгчдөг. Тэгэхээр одоо миний санджаар үеийн засгийн газар хоорондын хилцээрүүдийн үеэр энэ тэ одоо Орос руу бараа бүтээгдэхүүний гараа ихлээр тэ энэ тарифын хязгаарлалтаа жоохон бууруулж өгөөч гэсэн саналыг удаадараа тавьж исэн хэдий ч энэ асуудал бол тэ ерөнхийдөө бол тийм айхтар одоо тэ шийдэлт бол хүрээгүй байдаг. Тэгэхээр одоо адаглаад Оростой тэ одоо энэ чөлөөт худалдааны хилцээрийг байгуулснаар Оростой худалдаа 8 эрхлэхэд бол тэ одоо тэр тодорхой нэр төрлийн бараа бүтээгдэхүүн бол галийн тэр өндөр татвараас чөлөөлөгдөж байгаа асуудал байгаа байхгүй. Наандаж барыг бензин чөлөөлөгдөж магадгүй ба тийм шүү. Магадгүй. Төсөөлөл шүү дээ чинь зүгээр тийм. За өгш одоо энэ тусны дараагийн зүйл нь юу вэ гэхээр бид нар чөлөөт худалдааны хилцээр гэдэг нэг зүйлийг ярьж байна. За түр гэж хэлж байгааг бодоход бас түр биш хилцээрч бас байдаг юм шүү. Хараад байгаа гэж байгаа. Тийм. Тэгэхээр энэ түр хилцээр чөлөөт худалдааны гэдэг нь яг ямар ойлголтыг хэлээд байгаа юм бол нөгөө бид нар ойлгохдоо чөлөөт худалдааны хилцээр гэхээр ер нь масс ингэж ойлгоод байгаа шүү. Хүмүүс ингэж хараад байхад Орос руу тодорхой хэмжээний бараа гаргадаг гэсэн. Бас тодорхой хэмжээний нэр төрлийн бараа худалдаж авдаг юм байна. Чөлөөтэй болгочоор бүгд ингээл гараал урсаал ингээл ерөөсөө бараа таваарын нөгөө хязгаарлалт нэр төрлийн хориг гэдэг зүйл нь байхгүй болоод л ингээд эхлэх юм шиг нэг хэсэг нь яриад нөгөө хэсэг нь тайлбарлахдаа нөгөө барааны тоо хийж хэмзаавал одоо хязгааргүй ингээл урслаа. Зарим хүмүүс бол бүр тайлбарлахдаа одоо ингээл Оросын хил даваад Оросын бараа бол ингээл 70 м цутгах нь тэргээл бас тэгж ярьж байгаа. Тэр яг юу хэлж байгаа юм бол гэж. За юуны төрөнд энэ чөлөөт худалдааны түр хилцээр гэдэг маань тийм энэ Евразийн эдийн засгийн холбооны гишүүн 5 улстай байгуулсан чөлөөт худалдааны түр хилцээр бол бас тодорхой нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг л хамруулсан байгаа. За тухайлах юм бол тэ одоо энэ экспорт импортын хувьд бол харилцан адилгүй бараанууд хоорондоо солилцож байна гэж ойлгох байхгүй. Тэгэхээр за одоо нийтдээ бол энэ бараа бүтээгдэхүүний нэр төрлийг авч үзэх юм бол нэг 667 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн бол энэ хилцээрийн хүрээнд галийн тарифаас бол одоо чөлөөлөгдөхөөр тусгагдсан байна лээ. За энэ дотроо тэ одоо манай Монгол улсын хувьд тэ одоо гадагшаа экспорт хийхдээ бол гол төлөв экспортын нөөцөө харгалзуулж үздэг юм уус байгаа. За хоёрдугаар гэх юм бол аль болох нэмэн өртөг шингэсэн юм бараа бүтээгдэхүүнийг гадагшаа гаргах юм одоо зорилготой байдаг штэ. Тэгэхээр яг энэ зорилгын хүрээнд жишээлх юм бол манай Монгол улсаас гадаад улс руу тий одоо энэ Евразийн эдийн засгийн холбооны үндсэн 5 улс руу гаргаж байгаа одоо бараа бүтээгдэхүүний хувьд бол гол төлөв хөдөө аж ахуй, мал аж ахуй гаралтай бараа бүтээгдэхүүн бол дийлэгтэй зөнхилж байгаа юм. За ингэхдээ энэ 367 нэр төрлийн бараа бүтээгдэхүүний 97.5% нь тий зөвхөн саяны миний хэлсэн хөдөө аж ахуй, мал аж ахуй гаралтай бараа бүтээгдэхүүн зөнхилж байгаа. За тэгэхээр энийг одоо би бас жоохон тодруулаад хэлчих юм бол тий мал аж ахуй, хөдөө аж ахуйн гаралтай гэхээр одоо бид нэр бол хамгийн түрүүнд экспорт хийдэг манай одоо тэргүүлэх салбар бол мэдээж хэрэг одоо мал аж ахуй улс учраас тий ноос ноолорон бүтээгдэхүүн байж гэн тий одоо малын гаралтай бүтээгдэхүүн мах тий одоо махан бүтээгдэхүүн хүлдөөсөн мах, нүүршилсэн мах ч гэдэг юм тий хатаасан мах ч гэдэг юм одоо нэр төрөл нь за ингэхдээ бол нэг яг махан бүтээгдэхүүн дээр нэг 29 нэр төрөл байгаа байхгүй одоо саяны миний хэлсэн тий нүүршилсэн, борцолсон, хатаасан одоо лаазалсан манайхнаар консерв гэж их ярьдаг шүү дээ. Тэгэхээр ийм төрлийн бараа одоо 29 нэр төрөл багтсан байж байна. За мөн одоо ноос ноолуур харийн салбарын бараа бүтээгдэхүүнтэй одоо Монголд үйлдвэрлэв гээл одоо нэртэй дэлгүүрүүдээр ороход бол тий одоо ноолуурын польтой, цаамц тий, ролт, бейли гээл тий одоо эн чинь бол нийтдээ нэг 60 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнд орчиж байгаа. За үүнээс гадна 60 биш юм 200 гаруй нэр төрлийн гэж байгаа юм байна. За үүнээс гадна одоо хөдөө аж ахуйн гаралтай тий сүм бүтээгдэхүүн за энд үндэ бас тий одоо нөгөө дайвар бүтээгдэхүүн үлэн гидс ч үт юм уу тий за чицэрхэн одоо манай нэг басна чицэрхэн ч манай Монгол улсын бас нэг басны брэнд штэ тий тэгэхээр ер нь гол төлөв ийм төрлийн бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэхээр гэдэг маань одоо тий бусад улс руу экспортоор гаргахаар одоо тусгацсан байгаа. За эргээд манай Монгол улс руу оруулж ирэх бараа бүтээгдэхүүний нэр төрлийн тухайд товчхон авч үзэх юм бол ер нь бол гол төлөв Монгол улсад үйлдвэрлэх ийм боломж хязгаарлагдмал тий. За одоо ямар төрлийн бараа бүтээгдэхүүнүүд орсон байх вэ гэхээр одоо химийн тий орц найрлага бүхий бүтээгдэхүүн. За одоо зарим нэг төрлийн одоо үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж ч байдаг юм уу тий. За ийм одоо бараа бүтээгдэхүүн бол гол төлөв орсон байгаа. За энэ дээр бас түрүүн хэллээ шүү дээ манай тод тий. Нөгөө
хамаа одоо тий хэмжээ хязгааршгүй тий одоо гадаадын бараа бүтээгдэхүүнүүд одоо ороод ирэх юм бол магадгүй одоо энэ дээр дотоодын зах зээл яах вэ гэдэг юм уу тий. За би нэг хүний уншсан зүйлийг бичсэн зүйлийг олж уншсан байна л да тий. Тэгэхээр яг энэ чөлөөт худалдааны хилцээр байгуулагдсанаар шилжих юм бол одоо Оросоос маш их хэмжээний арх орж ирээд тий одоо архин бүтээгдэхүүнүүд орж ирээд Монгол улс бол одоо архин далаа живнэж гэдэг юм уу тий. Ийм зүйлийг бичсэн хүний одоо сэтгэлийг би уншижсэн л та тий. Тэгэхээр ийм төрлийн бараа бүтээгдэхүүний хувьд манай Монгол улсд бол угаасаа тий одоо зөвхөн одоо энэ хилцээрийн хүрээнд галийн тарифыг чөлөөлөх асуудал яригдж байгаа гэж яриад байна да. Тэгэхээр яг энэ арх согтууруулах төрлийн бараа бүтээгдэхүүн дээр жишээлх юм бол маш олон төрлийн татвар хураамж төлөх шаардлагатай байдаг. Адаглаад тэмдэгтийн хураамж, импортын тусгай зөвшөөрөл шаардна. За мөн онцгой одоо тий албаны татварч гэдэг юм уу тий онцгой албан татвар гэж төлдөг. Тэгэхээр ийм олон одоо тэртээ дөрөв ийм олон хязгаартай байдаг. Тэгэхээр дан ганц галийн импортын одоо тий тарифыг одоо тэглэснээр энэ асуудал шийдэгдэхгүй байхгүй. Нөгөөдөгөр одоо тий нөгөө татваргүй барааны дэлгүүр гэж манай Монгол улсад байдаг штэ. Duty free гэж хэлээд байдаг. Тэгэхээр энэ бараануудын одоо эндгээр дэлгүүрүүдэд манай улсад бол үндсэндээ хяналт бас их сул байдаг юм болов уу гэж би хардаг. За тэртээ дөрөв одоо дэлгүүр хоршоонд орсон ч гэсэн тий гадны арх согтууруулах төрлийн бараа бүтээгдэхүүн өрөөсдөл байдаг штэ. Тэгэхээр одоо энэ дээр манай Монгол улсын хувьд ямар одоо сорилттой нүрт тулж ийн вэ гэхээр өрсөлдөх чадвараа дэвшлүүлэх хэрэгтэй байна. Тэ за үүний хувьд байдаг юм уу? Баглаас бодлын хувьд чанар амт тэ гэх мэтлэн тэ одоо бүтээгдэхүүний сурталчилгаа гэх мэтлэн одоо би бол маркетингийн төрлийн хүн биш л дээ тэ. Гэхдээ ер нь бол нийтлэг байдлаар хэлэх юм бол энэ өрсөлдөх чадвараа дотооддоос гадна гадагшаа бараа бүтээгдэхүүнээ гаргахын тулд бол энэ гадаадын зах зээлд байгаа бараа бүтээгдэхүүнтэй өрсөлдөх чадвартай болох энэ цаг нь бол болцсон байгаа гэж би харж байгаа. Яад вэ гэхээр одоо хэдийн болгон тий одоо манай Монгол улс бол өөрөө дийлэгтэй бол хэрэглэгч улс байгаа шүү дээ. Тэгэхээр хэрэглэгчээс үйлдвэрлэгч лөө тий. За мөн одоо олборлолтоос үйлдвэрлэлөө ч гэдэг юм уу тий. За импортоос экспорт руу шилжих энэ үйл явц бол эрчимжих ёстой байгаа юм. Тэгжээч тий одоо бусад улсын жишгийг хөгжлийн одоо тий жишгийг авч үзэх юм бол дандаа импортоос экспорт руу шилжих үйл явц эрчимснээр тухайн улсын хөгжил дэвшил бол тий одоо бүр утгаараа одоо тэр хөгжил дэвшилтэд хүрээд байна л та. Тэгэхээр Монгол улс бол одоо тий алин болон бэлэнчлэгүү алин болгон одоо төр засгаа харж суух уу тий. Тэгэхээр энэ дээр бол бас манай одоо тий бараа бүтээгдэхүүн гадагшаа гаргаж байгаа аж ахуйн нэгжүүдийн хувьд бол бас тодорхой хэмжээгээр дотооддоо одоо тэр тий наад захын дээр эрүүл ахуйн стандарт байдаг юм уу тий. За сав баглаа бодол байдаг юм уу тий. За тэр чанарын шаардлага зэргийн зүйл дээр бол зайлшгүй анхаарах ёстой болж таарна тий. Одоо тэгснэр эн чин дан ганц энэ хилцээрийн хэрэгжилтийг сайжруулах гэдэг асуудал биш шүү дээ. Энд чинь бүхэлдээ Монгол улсын эдийн засгийг хамарсан асуудал байгаа байхгүй бизнесийн салбар тий. Тийм байна. За тэгэхээр би бас энэ нөгөө хэд тодтолыг столж хэлж байна. Би инглээ гайхчихсан. Чөлөөт худалдаа. Яг юу чөлөөлөд байгаа юм бэ? За ард түмний тунд бол яригадаад байгаа нөгөө бараа нь бол ингээл далайн төрлөг мэт орж ирнэ мэрнэ гэдэг нь бол бас байгаа юм байна нэг талаараа. Гэтээ бараа худалдаж авахаас илүүтэйгээр бид нар бас өөрсдөө гарах хэрэгтэй юм байна. Тэгээд гарахтаа одоо нөгөө уламжилт бүтээгдэхүүнүүдэд дайвруудаа бас гарах хэрэгтэй байна. Тэгээд нөгөө чөлөөлөд байгаа зүйл нь бол татвараас нь чөлөөлж байгаа гэж ойлгох хэрэгтэй тийм үү? Галийн импортын тариф тэглэгдээд байгаа хгүй харилцан адил. Тарифа тэглэж байгаа юм байна. Тэр нийтдээ нэг 367 нэр төрлийн бараа байна гэд би хэлээд дээ. Тэгэхээр энэ 367 нэр төрлийн бараа бүтээгдэхүүний төрөл бол адилгүй байгаа хгүй. Тэгэхээр яг олон улсын худалдаанд нэг төгөмөл тулгамдаг асуудал нь те нөгөө кодлох, уялдуулах систем гэж яриад байдаг те бүтгэгүйс гэж ярьдаг шүү дээ. Бараа тодорхойлох, уялдуулах, кодлох систем гэх. Тэгэхээр энэ бол зүйл бас тусгагдсан байна. Жишээлх юм бол те одоо Монгол улсаас гарах бараа бүтээгдэхүүний нэр төрөл өөр байна. Монгол улсад орж ирж байгаа бараа бүтээгдэхүүний нэр төрөл бас өөр байдаг байхгүй. Тэгэхээр Монгол улсад юу ашигтай байна вэ гэхээр Монгол улсад үйлдвэрлэх боломжгүй бараа бүтээгдэхүүнийг гол төлөв одоо дотгошоо оруулж ирэхээр заагаад өгсөн байна. За харин эндээсээ бид нэртэй түрүүний миний дурдсан тэр нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг одоо гадагшаа гаргаж байгаа. Тэгэхээр энэ дээр хязгаарлалт нь юу байна вэ гэхээр квота хязгаарлалт байж байна. Тэндээс одоо бүх өргөн хэрэглээний бараа те одоо зах зээл дээр ямар бараа бүтээгдэхүүн байна. Тэгээ энэ бүх зүйл бол орохгүй. Зүгээр энэ дээр байгаа нэг хязгаарлалт нь юу байна вэ гэхээр зөвхөн галийн тарифыг чөлөөлөх асуудал яригдчихэж байгаа. Тэгээ бусад төрлийн татвар бол орохгүй байгаа шүү. За Оросыг бол ингээд аваад үзчихлээ. За тэгсэн чинь зарим хүмүүс бас нэг юм хайр тайлбарлаж байна л да. Хоёр хөрштэйг өшөө найзлаа.
хаа байсан одоо Оросыг давна гэхээр барыг дэлхийн талыг давж тэнд хүнтэй худалдаа хийгээд ч юм уу одоо Киргиз ч юм уу Армен ч юм уу одоо яг Казахстан бол ойрхон байна л та. Тийшээ ингээл худалдаа их гээл ингээл яж яхад нөгөө Киргиз ерөнхийлөгч ус дээр нэг Монголд ирээд л ингээл одоо нөгөө жимсг нь бас худалдаа харилж ялах тухай. Тэд нартай ингээд худалдаа хийх хэрэг юу байна уу? Зүгээр ингээд нэгэн тал бид нар өөрсдөө нөгөө бид нар том газар нутагтай юм. Нөгөө хоёр хөрш маань ч гэсэн бас их том газар нутагтай юм. Тэгэхээр чинь энэ утгаараа энэ хоёр л бидний баг гол харилцах ёстой сууг болохоос биш бол бүр энэ хоёрыг давж харах хэрэг байна уу? Тэр бид нартай юу нэг худалдаа хийх юм шаардлага байгаа ч юм уу? Ер нь ямар хэрэгтэй юм? Тэр талаас та нэг толоод өгч. За яг гоо энэ дээр би тайлбар хийхэд маш олон талаар үнцэг гарч ирэх гээд байна л да. Одоо улс төрийн хувьд ч гэсэн геополитикийн хувьд одоо яг үнэ хэлэхэд хүн болгол геополитик гэж ярьж байна тий. Гэхдээ геополитик гэдэг чинь юу юм бэ гэдгийг бас тэр болго хүмүүс зөв ойлгоод юм уу гэдэг асуудал сэрэгдэнэ тий. Нөгөөдгөр эдийн засгийн хувьд ч ер нь яг манай Монгол улсын гадаад бодлого яагаад энэ тий Евроаз руу энэ Евразийн эдийн засгийн холбоо руу тий одоо чиглээд байна. За тийм дотор Төв Азийн улс орнуудыг чиглээд байна гэдэг дээр магадгүй одоо улс төр геополитик талаас нь тайлбарлах нь илүү зохимжтой байх л та. Яг би бас түрүүн өөрийнхөө ярианд бас хэлсэндээ манай улсын одоо эдийн засаг бол хит хоёр хөршөөс хамааралтай байна тий. Мөн далаад гарцгүй зэргээр бол юм хязгаартай байгаад байна. Тэгэхээр энэ гурав дахь улсны зах зээл рүү бараа бүтээгдэхүүн гаргах чинь өөр манад ашигтай байгаа хгүй. Одоо эдийн засгийн хамаарлыг одоо багасгахад ач холбогдолтой гэж хараад байна л та. Нөгөөтгөр гадаад бодлого маань өөрөө гурав дахь хөршлөө чиглэсэн олон тулгуурт байна гэж заасан байна тий. Тэгэхээр гадаад бодлого гэдэг чинь зөвхөн нэг улс төр аюулгүй байдлын асуудлыг яриад байдаг юм биш шүү дээ. Энэ дотор бол бүх төрлийн гадаад бодлого орж байгаа. Эдийн засгийн тий соёл мөнлөгийн аялал жуулчлалын одоо юу байдгийг тий нийгмийн бусад бүх салбарыг гадаад бодлого дотор оролцуулдаг байгаа байхгүй. Тэгэхээр яг энэ чиглэлээ харах юм бол гурав дахь зах зээлийг хайх нь бол Монгол зөв. Зөвхөн хоёр улстай эдийн засгийн харилцаа хамтын ажиллагаа үргэлжлүүлэлт хэлэхэд бас тодорхой хэмжээний саад бэрхшээлүүд байгаад байна шүү дээ. Хэтэрхий одоо манай Монголоос одоо энэ уул уурхаан бараа бүтээгдэхүүнийг зөвхөн хятад л худалдаж аваад байна. Эн чинь бол одоо шудраг өрсөлдөөн гэх юм үү те тэр тал руугаа бол одоо буруу боловч Монгол улсад бол өөр гарц байхгүй байдаг байхгүй. Далаад гарцгүй байгаа учраас тийм. За тэгэхээр Орос руу худалдаа хийя гэхлээр тэр би түр хэлсэндээ нөө өндөр хэмжээний импортын тариф ногдуулждаг учраас бид нэр ташгүй бол авчдаг. Тэ тэгэхээр энэ тарифа бууруулдаггүй. За тэгэхээр энэ хилцээр нэгдэж орж ийн гэдэг чинь одоо Оростой хүртэл тэ нөгөө бараа худалдааны эргэлтээ сайжруулахад бас юм сайн талтай харагдаад байгаа юм л та. За мөн энэ Евразийн эдийн засгийн холбооны төрөний 5 гишүүн байна тий. За Оросыг асч байгаа бол 4 байж байна. Тэгэхээр эдгээр улсуудтай ч гэсэн манай улс огт харьцдаггүй бол биш шүү дээ. Тий. Тэгээ бүгдэнтэй нь одоо тий 90-ад оноос хойш бол бүгдэнтэй дипломат харилцаа тогтоосон байдаг. Эдийн засгийн улс төрийн тий одоо бусад хүмүүнлэгийн салбарын ч үт юм уу тий бусад ийм төрлийн хамтын ажиллагаа явагдаж л байна. Зүгээр энэ хилцээр байгуулагдсанаар эдийн засгийн салбарт худалдааны салбарт хамтран ажиллах бүр улам өргөн боломж нэгдэж байгаа л гэж хэлж байгаа. За багш одоо нэг асуулт. За энэ юу гэхээр за түрүүн бол нэлээ хэллээ. Боломж байна. 3 дахь зах зээл рүү харж болж байна. Нэгэнт ингээд 3 дахь, 4 дахь, 5 дахь, 6 дахь хувилбарууд байхад бид нар заавал энэ хоёр руугаа ингээд хандаал энэ хоёртой хамаг ингээд ягаад тахс хамаа байхгүй. Евразийн эдийн засгийн холбоо бол төрөлжлөлт худалдааны хэлцээр хийхэд тулгарх сорилт бэрхшээл ер нь юу гэж болох вэ гэж. Бид нарт гэхдээ тэр Монгол талаас. За нөгөө талаасаа бүр за энэ бол тэнэг асуулт тохиолтой гэхдээ ард түмэнд тулгарч болох сорилт асуудал юу гэж болох вэ? Аж үйлдвэр эрхлэгч нарт ч юм уу. За яг хуу нийтлэг асуудлууд гэх юм бол тий яг хуу энэ хэлцээр чинь бол 26 оноос нийт хэрэгжиж эхлэх байхгүй. Тий одоо манай улсын хурлал өнгөрсөн оны 12 сард бол цаярхан баталсан байгаа шүү дээ. Тэгэхээр яг гэрээний хэрэгжилтийг дүүнэх асуудал бол 26 оноос л эхэлж байгаа. Тэгэхээр яг хуу мэдээж хэрэг энэ ч гэрээ байгуулагдаад Монгол улсад муу тий одоо өнөө маргааш 40 сая доллар ороод ирэхгүй тодорхой тий. Тэгэхээр Монгол улсын зүгээс тодорхой нэг одоо сорилттой тулах одоо нүүр тулж байгаа. За ингэхдээ одоо хамгийн одоо чухал асуудал бол энэ зам тээвэр бүтцийн асуудал, энэ логистикийн асуудал тий. За одоогоор бол одоо хамгийн наад захын гарцсан тий одоо энэ 3 дахь жиний эдийн засгийн Евразийн эдийн засгийн холбооны гишүүн судлаа хүрч байгаа хамгийн наадлын цэг бол Казахстан улс юм л да. Тэгэхээр Казахстан улсын хилийг одоо зорихын тулд автозамын хувьд 1700 км-ийг даван туулах шаардлагатай болж байгаа. Оросын нутаг байгаа учраас тий. За тэр зам нь бол одоо миний ойлгосноор нэлийн юм тойроо
зам байгаа юм шиг байна. Тэгэхээр юуны төрөнд энэ бол тээвэрлэлтийн зардал өсгөөс гадна одоо нийтдээ бизнесийн зардлын хувьд бол энэ чинь бас жоохон ашиггүй болж тараад байна л да. Тэгэхээр за энэ дээр бол сая жишээлх юм бол манай улсын ерөнхийлөгч Казахстан улсад айлчлал хийсэндээ тэгэхээр энэ айлчлалын үеэр яригдсан нэг гол сэдвүүд бол энэ зам тээвэртэд бүтцийн асуудал байсан. Тэгэхээр Казахстаны тал бол энэ ойр дүт замыг за тухайлах юм бол одоо Хятадын нутаг дэвсгэрээр дайрах ч үгүй юм үү те. Ингээд нэг 1400 орчим километрийг арай тий одоо ойр дүт болгож штэ. Тэгэхээр энэ замыг барих асуудал дээр бас одоо Хятадтай ч үгүй юм үү те. Эсвэл Оросын нутаг дэвсгэрээр дамжих арай дүт зам юу байж болох уу те. Энэ тал дээр тухайн одоо хоёр улстай яриа хэлцээ хийх юм одоо мэдгэлийг бол өгсөн байгаа. Зүгээр яг хамгийн том бэрхшээл нь бол яг энэ л байна. Тэ одоо яг ойр дүт зам олчих юм бол бидний хувьд бол энэ гэрээний хэрэгжилт сайр нар эргээр нөлөөлөх үс юм байгаа. За мөн дараагийн одоо нэг бэрхшээл тэ ялангуяа одоо манай Монгол улсын хувьд тэ одоо биелүүлэх ёстой нэг зүйл юу вэ гэхээр мэдээж хэрэг одоо тэр бараа бүтээгдэхүүн гаргах чаа. Тэ эн чинь би бас нэг зүйлийг хэлэх юм арч тэ зөвхөн 367 нэг төрлийн бараа биш. Энд дээр үйлчлэгээ асарж байгаа шүү. Тэ одоо компаниудын зүгээс одоо үйлчлдэг тэ үйлчлэгээнүүд. Тэгэхээр ер нь бол одоо сав баглаа боодлоос ихсүүлээл тэ эрүүл ахуй чанар стандарт гээл тийм зүйл бол нийцүүлэх шаардлагатай. Адаглаа тэр ISO олон улсын чанарын удирдлагын стандарт ч гэдэг юм уу тэ. За нөгөөдгөр манай Монгол чуудын хувьд бас нэг нийтлэг байдаг зүйл нэг ажил хэрэгт биш хандаад байдаг зарим зүйл дээр тэ гэрээг бол зүгээр нэг цаас гэж үзээд байдаг. Тэгэхээр эн чинь бол засгийн газар оролцсон байгаа гэрээ гэдэг чинь тэ гэрээгээр хүлээсэн үүрэг бол одоо тэ заавал бэлэгдэх ёстой ч үгүй юм уу тэ. Тэгэхээр энэ тал дээр бас жоохон ажил хэрэгж хандах ёстой. За тэгээд одоо дотооддоо байгаа тэр нөөц бололцоогоо тэр чанар стандартын ахуй одоо тэ хангасан бараа бүтээгдэхүүн нийлүүлэх ч үгүй юм уу тэ. За ер нь бол хариуцлагатай байх талын одоо ийм сорилтууд бол одоо тэ бий болж байгаа юм аа. Тийм байна шүү. Наач шууд харагдчихээн ерөөсөн. Ялангуяа тэр ажил хэрэгч биш байдаг тэр бол аяг олон жишээс. Тэгээ одоо маань ханчин хэцүү шттэ цаг барьдаггүй ч үгүй юм уу те. Одоо гадных нь бол ярьдаг ш монголчууд үдээс өмнө үдээс хойш гэсэн хоёр цагтаа гэж ярьж байгааг би өөдөө сонсч ирсэн те. Тэр жоохон ажил хэрэгж байх хэрэгтэй. Мэргэжлийн бас байцгаая. За тийм ээ. За баярлалаа багш. Яг хөө магадгүй манай цаг товсон цаг жоохон дуусч эхэлж байна. Гэтэ part 2 гэж хийвэл багш та заавал ороорой. Тийм магадгүй гэрээний хэрэгжилт ингээд явагдаад үр дүн нь гараад ирэнгүүт багш магадгүй ахиж эргэж яриад тэгээд өмнө нь ингээд болж ирсэн одоо яг энэ үр дүн ингэж үслээ. Шинээр бас бидний олж хараагүй юм сорилтууд гарч ирсэн байна гэдэг ч юм уу. Тэгэхээр яг таны төрүүлдгээр логистик бол үнэхээр асуудалтай байгаа. Гэтэ бас жоохон судлаад үзэхээр юу байсан баг шиг байсан. Казахстаны тал руу ч юм уу эсвэл Оросын тал руу ингээд ханд ихээр манай нөө газар зүүн баруун бүссэн чинь их уул хадах ихтэй учраас тийшээгээ зам тавихад бас хүндрэлтэй юм билээ. Хан тэнгэрийг гээд буулгаач гэх юм бол Казахстаны өнцөг дээр тийм. Тэгэхэд одоо бас зарим хүмүүс бол тайлбарлахдаа тэгвэл хэдүүлээ зүгээр уулынхаа ингэрээр доогор өрөмтчих энэ гэсэн бас ярьж байна. Тэг их олон асуудлууд бас байдаг юм байлээ. Бидний бас мэддэг мэдэхгүй ойлгодог ойлгохгүй гэдэг ч юм уу. За тэгэл байж итл байгаль экологийн асуудлыг намдарч байгаа амьтдын асуудлыг гэдэг олон асуудлууд байдаг учраас ирээдүйд бас тулгарч болохыг бол бас үүсэхгүй шүү дээ. Тэгэхээр энэ дээр бас бид нар бас мэдээлэл сайтай байхгүй болохгүй юм байна гэдэг харагдаж байна. За багштай ингээд ямар ч байсан Евразийн эдийн засгийн холбооны талаар бид нар их олон зүйл байлглаа. Нэг Евразийн эдийн засгийн холбоо гэдэг байгууллага байдаг юм байна. Бид нар тэр байгууллагын гишүүн орнуудтай л худалдаа хийх гэж байгаа юм байгууллагатай биш. Тэгээд энэ нь өөрөө чөлөөтэй юм байна. Чөлөөтэй гэдэг нь татварын чөлөөт байдалтай юм байна. За тийм би сая чиний хийсэн зүйл дээр бас нэг нэмэт хэлчихье гэж байна те. Хэлчихье гэж бодож байна. Тэгэхээр энэ дээр зөвхөн 367 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг л тэгээ галийн импортын одоо тарифаас чөлөөлөх асуудал яригдаагүй. Энэ дээр өөр бас ямар асуудал тусгацсан байна вэ гэхээр галийн бүрдүүлэлт гэж их цаг хугацаа шаардсан юм одоо зүйл байдаг шүү дээ. Тэгэхээр энэ галийн бүрдүүлэлтийн хугацааг богиносгох. Тэгээ за тухайлах юм бол $5,000 нэр бүхий бараа бүтээгдэхүүнийг галийн бүрдүүлэлтийг 4 цагийн дотор хийх ч гэдэг юм уу. За мөн одоо хоёр талын одоо тэ аж ахуйн нэгжүүдийн хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлнэ гэдэг байхгүй. Тэгэхээр энэ хамтарсан хөтөлбөр хэрэгжснээр ямар үр дүн хүлээгдэж байгаа юм бэ гэхээр адаглаад баримт бичгийн одоо ачаалал буух тэ одоо бичиг цаас зөөгч гэдэг юм уу. За мөн нөгөө гарал үүслийн гэрчилгээг онлайн байдлаар авах ч гэдэг юм уу. Тийм ийм байдлаар бас хөнгөвчлсөн асуудлууд тусгацсан ба. Өөрөөр хэлэх юм бол тарифын бус хязгаарлалтуудыг
тодорхой хэмжээгээр даван туулах талын зохицуулт бас орсон байгаа юм шүү. Тэгэхээр энэ утгаараа аваад үзвэл бас нэрийг хэрэгтэй хараа сонсогдож шүү. За тэгэхээр түрүүний хэлсэн дээр байгууллага бид нар тэгэхээр бараа бүтээгдэхүүнийг бас харилцан тарифа чөлөөлчихөж байгаа. Тэгэд орж ирж байгаа бараа бүтээгдэхүүнүүд нь манай Монголд үйлдвэрлэгддэг бараа байх хэрэгтэй. Тэг гол төлөв шүү. Гол төлөв. Ер нь ерөнхийдөө ихтэй байх нь шүү дээ. Тэгэхэд бид нар зөрүүлээд бас бараа гаргадаг байх хэрэгтэй. За тэгэхээр бид нарт бас нэг үйлдвэрлэлийн асуудал. Тэгэд энэ бүхнийг ингээд хийгээ явж байхад тулгамдж байгаа асуудал бол логистикийн асуудал байна ерөөсөө. Бид нар яалтч том газар нутагтай юм байна. Энэ хоёрын ч гэсэн том газар нутагтай юм байна. Тийм нэг юм асуудлууд байгаад байна. Далаад гарц зүйдэл ч гэсэн бас нөлөөлж байгаа юм байна гэж харагдаад байна. Тэгээд багштай бас баярлалаа. Яг иймэрхүү асуудлыг бас орж ирж тайлбарлаж зөв мэдээлэл өгөх гэж бас багштай талархаж байна. За ингээд хэрхэн үзэгчтэй та бүгдийг бас Евразийн эдийн засгийн холбоотой байгуулж байгаа чөлөөт худалдааны төр хэлцээрийн талаар бас зөв мэдээлэл авсан болов уу гэдэгт ихтэй байна. Ер нь их найдаж байна. За тэгээд магадгүй зүгээр энийг голцоо манай оюутнууд их үзэх учраас бас үзэж байгаа оюутнууд маань ч гэсэн адилхан одоо ийм л хэлцээр байсан юм байна шүү дээ гэдэг бас ойлголтыг авах болов уу гэж авсан болов уу гэж итгэж байна. За ингээд бид нартай хамт байсан та бүгдэд маш их баярлалаа. Тэгээд манай нэвтрүүлгийг дэмжиж лайк, шеэр, subscribe манайхан заавал дараарай. За тэгээд энэ удаагийн нэвтрүүлгийг энэ хүрээд төр завсарлаа дараагийн дугаараар эргэн уулзлаа. Баяр та.